Эрдэм боловсруулсан ажил багшсан та бүхэндээ дурсамж дүүрэн орж идэв төгсдийн баяны цогтой халуун мэндийг өргөж төсөж байна. 11 удаагийн төгсөлд 12 дараагийн сурагчид болон аймаг удирдсан багш нараа өрн зарж байна. Багш нь Монгол аймаг хэлний багш мэргэжтэй. Боловсролын салбарт арга хэмжээтэй ажиллаж байна. Тэргүүр зэрэгтэй. Боловсрол шинжилгээ ухааны яамны хүндэт жуулч. Анхны дааж авсан анги 12 дугаар ангийг Арвин эрдэмэ шимиг хүртсэн ачт багш нараа санаж явна. Салаагархан гизэгэн дээр чин тоозон цэцэг ахаад ургахгүй санаа сэтгэл
Дурлаж хөлсөн сурагчнаас минь дурсгалын цомог болон үлдэж. Дуу нийлсэн найзууд минь чимээгүйхэн дотроо мэгшлээ. Дасаж энэгсэн ордон минь баярын дууцаар гялтганаж. Далай уужин багш нар минь сүүлчийн цас анхны бороо зүрх сэтгэлд нурсамжуулдээ зургийн цомог анхны хаар зөвлөн үнсэлт чиний хэлбэсэн сэтгэлийн гом тодхон үлджээ. цагтаа хамын өгөөдөр нөлөө төшөөлье. Яг энэ үеийг бидүүлээ тэртээ 2012 оны 9 сарын 1-р ангид сургуулийн шинжилгээ сурч авч ирсэн. Яг тэр 8-ны насндаа одоо яг тэр үед авч байна. Сэнхэн их тусамж сэтгэл хөөрнөө айлгуудаа оюутнаас Чамтамин хан жилээр асалсаг хугацааг яата симхэн авчиж усах нулимсыг таалаа дурсамж минь дуурлал минь дуу минь хайр минь оюутнаас нэг их амьдралын минь хэлэл юм хавар хүсэл мөрөдөл дурлал дурсамж мэсэргэн эргээд тэртэг хэмжүүлүүдээр дүүрэн нисэн амт нүхтийн итгэл сэтгэл дурлал хайр хүсэл бүхнийг дуулээ чимээгүйхэн асрах онжилууд сэнхэн их тусамж сэтгэл хөөрнөө айлгуудаа оюутнаас чамтамин хан хахмэ наранайна Маш их баярлалаа чигээр өнөөдрийн магадгүй намайг авахсаар сайн маш гэж хэлдэг бол та нар намайг өнөөдрийн ийм батгүй байсан багшийг өнөөдөр хүргэсэн ийм монгол шанар шүү. Сайн баярлалаа. Үзэж авсан цагаас эхлээд 12 дугаар ангид төгссөн. Хүний амьдралын яг 7 жил цаасан байлээ. Анх би та нарыг 6 дугаар ангид дааж авчаад 25 настай байлаа. Тэгээд бодсон чинь гараад үзсэн. Яагаад тийм болсон жилийн энэ хүмүүсээр өнгөрөх юм уу бодож ирсэн чинь өнөөдөр тэр цаг хугацаа яг энэ бүрэн ирчихсэн байна. Тэгээд өнөөдөр мөнгө фондын баяраа хийгээд тэгээд мөн зэрэгцээс болчаараа хамтдаа баяр хүрээ багш өнөөдөр хайж ирээ гэж байна. Уртхан юм шиг санагдаж байсан. Гэрлийн хурднаар өнгөрсөн жилүүдийн
өвшин